Өглөөний минь хоол аим сонирхолтой сэрч байна. Тамаага. Үсээ саман. Энэ манай залгуур нэг сонио унаад өвдөрсөн байхгүй юу. Гэхдээ голд нь ингээд залгахаар ажиллаж байгаа. Нөхөр байхгүй энийг янзалж чадахгүй. Хэцүү байна уу? Голтгоо нэг имерхүүл. Энд дээр нь залгаж савслах чанал. Тэгээд бас кофеныхоо машиныг зарцсан. Угаасаа нэг амар хүчтэй кофе уугаад жоохон зүрхт илсэжсэн байхгүй юу. Хаяа л уугна. Кофе уумаар санагдсан үед ингээд найруулдаг кофе ууччихъя гэж бодоод. За манай хүүхд нэрээ алнаа. Өнөөдөр нөгөө нэг найз хадэрсэн өдөрт явна гэсэн чи сая ээж рүү нэрсэн чи маргааш гэж авч. Догтлоод хувцсунараа өмссөн заяа хойлоо ихтэй эртгэн гарын марыг өөр хэмт. Гэсэн чи нөгөөдх нь маргааш ивэл яах вэ? Ирчээд байж байна. Тэгээд амьсаа ой чинь би дээр энэ алогийн яг зориултын доороо юм ирзэнтэй халтардгүй йогийн амьсахгүй юу. Тэгээд би дээр йог хийн гэж бодоож ингэж өмсөж ороод жимдэгтэй. Тэгтээ пүүзээ өмсөж жоохон гүүцэн бохгүй жоохон гүүж агаад тэгсэн чи гүүжээ хоорондоо нэг энийг нэг ураа ицсэн бохгүй юу. Мэдээж юугээл ийм йогийн амьстай гүүж ийж болох уу тий. Буцаж нөгөө локер руу ороод амьс авч тэгэж сольж мөлж ингэж явж ахаш гэж бодсон шууд энэ тэрийг гүйтсэн чаар right тэрийг хоёж чинь. За би сая шууд нарны тас түргцэн ирсэн л дээ жимнес. Тэгээ эренгүүтлээ би Cloud9 дээр одоо шинээр ирсэн тэр гээд хөшин нэг туршиж үзлээ л дээ. Нэг нь 21N Ivory, нэг нь 17C Porcelain гэдэг юм хоёр төрлийн өнгийн кушин биш юм аа. За тэгээд 21-ийг болохоор энэ талтаа туршсан. Харахад бол нэг анзаарахгүй ч магадгүй. Энэ талт нь болохоор 17-ий. 21-ийг би санаандгүй нилээн ихээр аваад бүр шингээх гэж бөө юм болоод түрхчээд байж ин бүр full coverage-тэй гэсэн үг. 17-г нь болохоор арай багаар аваад тэгээ ингээд түрхсэн байна. Хоёр өөр өнгө байхгүй юу? 21-ээсээ 17 нарай цайвар байсан. Тэгтээ уйлаа надад ингээд цагаад чинь. Тиймээс Споаг сүүлд би 23-ыг түрхэхэд надад яг болоодсэн байхгүй. Тэгээд 23-ыг түрхдэг гээд Cloud9-аас надаас асуусан л та. Тэгсэн чинь ийм хоёр өнгө явуулсан. Тэгээд ялцчгүй цагаадчихлаа. Нараа миний гарын ярьсан. Ийм жоохон одоо бор би ч нэг бордоо ордгоо маа бас neutral гэх юм уу те бор цагааны холбоог
Цагаандаа ч урдгүй, шардаа ч урдгүй. Ер нь нэг neutral өнгө юм шиг байна. Тэгээд кушн маань яалтчгүй цагаандчиж байгааз. Маш сонирхолтой. Йоо ингаарч юу вэ? Амар цагаанд. Өө даралтын хувьд бас амар юм байна. Ирүү мэрүүгээ батганы сармаар ерөөс бүгдийн дараа хийцэн. 17 он ч гэсэн нэг багаар авсан ч гэсэн бас нэлээд юу юм биш үү? Өө даралт бол янзын юм байна. Надад нэг тийм кушн гэж санагдахгүй нэг юм фаундейшн шиг санагдлаа. Тийм учраас энэ кушн ер нь их одоолоод байгаа юм биш үү? Тэ? Ер нь амар тийм глови гардаг байсан чинь сүүлийн үе жоохон мат дууч юм шиг гардаг болсон л байна л та. Ер нь бол энийг фаундейшн шиг гэд хэлчихэд болно. Амар сайн өө дардаг хэрнээ тослог мэдрэмж бол өгөхгүй. Тэгээ лаг ингээд дарцсан. Ийм дажгүй фаундейшн ингээд нимгэн түрхсэн юм шиг л санагдаад байна. Энэ хэсэг бол яалтчгүй нөө зузаан түрхсэн болохоор угаасаа зузаан байгаа. Энэ минь ингээд баг олигтой шингээгүй байгаа хаа. Юм уу байвал бид нартай илүү ойрхон болж миний ажилтай илүү ойрхон болсон. Huntington Beach гэдэг байгаа зү. За тийм. Тэнд байвал бас гоё ингээд ажил руугаа би амар амархан явчихна. Тэгэхээр тэрээр замдч үзүүл бас гоё Huntington Beach миний усны амт бол дөө. Нэг давхар нооч өгөөд галтгоо том өрөө ойл хоёр давхар дахиад нэг жижигхэн талхын өрөө тэгээд нэг нь дүүш бантай. Нэг блок явал далаа шүүд. Далай руу чи үгүй юу юм шүү Pacific Coast Highway гэдэг яг хажуудаа хурдны замтай юм шүү. Сэрчээд нөхөртөө баг 2 цаг ярьчлаа утсаар битээр би энд өглөө тэнд орой байхад илүү ярих тохиромжтой цаг байдаг. Танаас баг хүн маань эмээдэг амт сүлэлт ивсэн. Тэгээд явахдаа ирэх чөлөөтэй болсон юм чи хамгийн түрүүнд жимт гээд миний сараа амар тослогдтой харагдаж байгааз. Хуухны цэвэрлэгээ хийлгээд энэ амархан тослогддог маань гайгүй болох болов гэж найцсан боловч тэгсэнгүүлтэй. Уг нь хуухны цэвэрлэгээ айгүй сайн хийж өгсөн. Айгүй сайн одоо гуйжуулаад тий. Хух ч өөрөө бас нэг төрлийн арьс штэ тий. Усны доороо арьс штэ тий. Энэ дээр байгаа одоо дээд засгийн сэлсийг айгүй сайн ингэж унгаад бүр миндэнд ингээ гарч ирдэл тий. Өдөр болгоо ингэж тослогдох чинь амар нормал биш заяо. Нэг хүнжүүд одоо наад чиг тий ингэж тослогдох чинь баг нормал гэсэн юм яриад л шүү дээ. Тэр яах вэ тэгэл байгаль жам ясны хэмиг тэгэл жамаар нь байлахаас биш одоо яах вэ тэгээ би ингэж бодлоо нөгөө хэрэглэж байгаа шампунуудаа бас харлаа л да тэгсэн чинь ер нь дандаа л Wella, Moroccan Oil, Missance ч юм уу дандаа нөгөө усанд чийг тэжээл өгөх төрлийн шампунууд хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд хуухны ер нь юм хэрэглэхээ би зогсчиж зүгээр анзаарсан чинь. Тэгээ би бодлоо өнөөдөр Xeni шампунь ангишруулагч авдаг юм билүү нэрээ. Тэрийг 7 хоногт нэг юм уу 2 удаа хэрэглээд тахад айгүй юм сэргэг гоё байгаад исэн. Тослогчих нь арай бага байгаад исэн. Тэгээ өнөөдөр дэлгүүр орж авнаа. Тэгээд угаасаа джинсний дараа шавар тэнцээ орчих учраас шавар мааварт авахгүйгээр шууд явлаа. Hair day байгаа учраас малгай өмслөө. Жимдэд саундаад тэг ингээ зүгээр л бие ингээ шавар жилэр ингэж угаагаад бие тослохгүй яваадсан бохгүй нэг сүртэй тослохгүй яваадсан чинь би бүр амар хуураш. Тэг хамгийн амар нь бие яаж хуураач байгааг мэдсэн бэ гэхлээр ингээд харахаар арьс гайгүй заяо. Төрсинкээ өмсөө. Яг энэ хэсэг ташаа хэсэг юм да. Ташаа хэсгээр мэн амар хуураа ядгийн сая Үе юу вэ гэтэл бүр ингээ бас баг яг сайртсан юм шиг цаа юм. Тэр ингээд би бие ингээд тослохдоо хоёр гар ингээд 100 ингэчээд хөл гараар ингэчээд өөр ерөөсөө ингээд ташаа машаа ч юм уу те гоё артлын одоо гоё те нуруу үзэг тэр хэсгээр ерөөсөө тос төрөхдгөө байгаа байхгүй те. Сайн бүр ташаа гарчаа бүр цоочлоо шүү дээ. Тэгээд бас миний энэ гоё хэсгээр шүн унтчихсэн чинь захтнаад байгаа. Энэ жоохон нэг хашлын гаралтай юм болоод байна уу? Шүн би нэг юундаа майжаад, нойрондоо майжаад энэ идэр
Ганцнаас болон майжууд нэг 5 үүсгэсэн байгаа зөв нэг шалгалан. Уурай шаад чийгшил сайн өгөхгүй л байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол манайх тэгтээ жоох удам юм шиг аа. Манай ээж тэгээ манай ээжийн том их чинь тэрийг орой яг мэл унтах гад тавьчих тийм. Ингээл гояа майжаас суугаад идэгсэн тийм. Тэр би яг нэг мэдсэн чинь гояа майжаас суугаад идэг. Ана алсан байна. Илионы энэ ceramide-тай тусыг түрхнэ. Сүүлд болохоор надад ceramide concentrate cream нэрсэн. За энэ крем нэлээд өтгөн учраас би яг юунээр олд төрөхгүй. Биеэр олд төрөхгүй. Хитрхи өтгөн тос биенд түрхэхээр жоохон таагүй байдаг шүү дээ. Өвдөг, тохой, өсгий эдэр яг тийм зорилтод газраа кремийг түрхий гэж бодож байна. Захнаад байсан гуй нөгөө ташаа бодоод хахад бас манай хоёр хүүхд хоёулаа юм арсны асуудалтай бас ихзээ өдөр туураад байгаа нь надаас удамшаад ах шиг байна. Удмын зүйл гээд байгаа байхгүй. Манай нөхөрт ямар ч тийм асуудал байхгүй. Надад болохоор хаяа нэгэн инчээ ч юм уу ганц нэг инчээ ч юм уу нэг тийм экземний флик үүссэн байдгийг. Тэгээ бас иймэрхүү арсны асуудалтай байгаа үед үнэртэй юм бол нэг түрхийд хэрэггүй хаа. Яг happy bite энэ төр үнэртэй шүү дээ тий. Happy bite энэ төр нэг орох дуртай. Баны хөөс болгоод ч юм уу тий. Хэрвээ ингээд захнаад экзем маягийн мүсэд байгаа бол happy bite-тай бол хэсэгтэй орохгүй гэсэн үг. Илионы юу байгаа шүү дээ. Shower gel байгаа шүү дээ. Тэрийг хэрэглэнэ. Бас 2-3 хоног жимдэхтэй body gel нэг юуг ашиглацсан. L'Occitane нөгөө ягааныг ашиглацсан. Нөгөө нэлийн үнэртэй усан ч байдаг, үнэртэй усныхаа үнэртэй шаварч ирдэг штеп. Окей, за би Instagram дээр нэг гоё чаленж эхлүүлэх гээд. Тэрний яадаг гоё чаленж вэ гэхлээр цаасан дээр 9 өөр төрлийн өнгө бичээд тэгээд reel хийх болгондоо нэг өнгө суулгаад тэгээд гарчсан өнгөний дагуу савлгаатай арьс арчлагын бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэнэ. Өглөө би нэг reel хийсэн. Тэгсэн чинь шар өнгө суулгаад хамгийн анх ногоон өнгийн бүтээгдэхүүн амар их гэдэм юм бүр зөндөө байна. Яасан нөхөө? Бисээ зүгээр нөгөө өнгөөр нь ялгаад одоо ямар өнгө гарвал те. Жишээ нь цагаан өнгө гарвал ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдэг бас нэг жоохон яалаа л да өнгөний хуваарлт хийлээ л те. Надад юм 2 тос Avena-с үлд ирсэн баггүй. Хоёлаа Avena-ийн нөгөө Hydrance цувралынх нь хөнгөн тосохгүй. Би энийг бүр хэрэгжилж үзмээр санагдаа л исэн. Тэгсэн чинь сүүл тарай ашгүй Avena-ийн менежер надаас Avena-с хэрэгжилж үзмээр байгаа бүтээгдэхүүн байвал хэлээрэй гэдэг хэрэг. Гээл нэг хөнгөн тос байсан тэрийг хэрэгжилж үзээд өгөө. Тэгсэн чинь 2 төрөл гэдэг юм байна. Нэг нь Aqua Gel, нэг нь Aqua Gel Night гэж байгаа байхгүй. Шүнийх нь байгаа байхгүй. Энэ болохоор ингийн алтчгүй нэг юм хөнгөн төрлийн. Өнөр нь за яг л Hydrance цувралын өнөр байна. Нөгөө Night нь ямар юм бэ? Задлаад үзчихъя л та. Бас юм хөнгөн төрлийн гэл. 100 гэхдээ надад арай хүндэтгэх юм байна. Миний хувьд бол өвөл түрхэж болохоор жоохон сэрүүхэн хавар үдэд ч юм уу түрхэж болохоор тийм юу вэ? Яг халуун зам бол жоохон хүндэтгэх. Би ч угаасаа амар хариугүй гээл бүр усан гээл түрхдэг болохоор. Энэ 9 өнгөнд маань хар, ногоон, улбар шар, purple буюу чирнэл ягаан, цэнхэр, шар, цагаан, бор гэсэн 9 өнгө аахгүй. Тэгээд хар мар гэд биччихлээ. Одоо тэгээд дүүрсэн. Тэгээд хар мар өнгийн би олоочгүй. Ямар ч хийсэн дийлийнхийг нь харсан чинь ногоон байна, цэнхэр байна, ягаан байна. Ягаан өнгийн юмнууд аягүй их байд юм байна. Бас бусдыг нь зүгээр за тэгээд болох байлгүй дээ. Тэгээд баахан acid давхцчихгүй л бол бусд нь яах вэ? За тэгээд чаленжтайгаа хамт байгаарай. Энэ 7 хоногт чинь би за маргааш лам гэд галерейд уригдсан байсан. Wine and no painting гэдэг тий. Тийшээ явж магадгүй. За тэгээд энэ хагас санд балет үзэх хэрэгтэй байгаа. Хулнуур Swan Lake үзэх хэрэгтэй байгаа. Тэгээд би нөгөө хүүтэйгээ хамт үзэх үү гэж хэлж үтсэн бохгүй юу. Тэгсэн чинь ингээд надад амар сонирхоод байсан. Болвол хүүгээ авч яваад үзхийг хичээнэ. Би яагаад тэгэхээр хэд хэдэн эрэгтэй хүүхэд ч гэсэн одоо 10 настай тий эрэгтэй хүүхэд ч гэсэн би ямар нэг юм хийлж одоо нөлөөлөхгүйгээр өөрөө үзээд ямар нэг юм ойлгож аваасаа гэж бодоод байгаа байхгүй юу. Гоё урлагийн гоо сайхан гэж юм бэ шүү дээ. Багаасаа гоё урлаг мэдэрдэг. Тэгээд гоо зам бас мэдрэмжтэй хүү болж өсөөсэй гэж хүсдэг юм. Тэгээд авч явахыг бодноо. Тэгээд
болохгүй л явах те тэгээ заавал нэг хүчлэх гээд байхгүй л те. Уусаа үзмээргүй байна гэх юм бол тэгээ найзтайгаа үзчихнэ. За тэгээ дараагийн влогоор уулзцгаая. Барьс арчилгаагаа сайн хийгээрэй. Bye bye.